Зохиолч Тринитигийн хоол, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой. Хоёрдугаар хэсэг. Эмэгний хэлсэн үгийг сонсоод өөрийн ирэхгүй пал хийгээд явчихлаа. Өрөөнийхөн хаалга руу дөхөн хоёр алгасан ч тулж очиж чадлагүй цог тусав. Ширээн дээр үхсэн эйтэ хэвдэж байсан эмгэн гарч яваагүй. Парны хаа нэгтээ нуугдчихсан байж. Гэсэн бодол толгой дотор гялсхийн орж ирлээ. Тэгснэн үргэлжлүүлээд өөрийгөө хий юм сонсоод байна уу ч гэж бодож үзв. Гэвч өрөөний минь хаалганы цаана хэн нэгэн үнэхээр л байгаад байна. Би аяархан гэдсээр эцэст нь хаалгантан тулж очлоо. Тэгэд чихийн нан чагнав. Эмэгэн өөхлөн амьсгаадж байна. Тэгснэн чи тэр бүсгүйгэн хайчгаж чадахгүй нөө. Цаадхыгаа наад толгооноос бүр мөсөн авч хайсан чин дээр дээ. Тэгж чадахгүй бол тэр чам дээр юуг л хүрээд ирнэ гэж мэд. Түүнээс зугтсан чин дээр хэмээн хэржгэнсэн хоолоогоор хэлхэн тэр. Би сонссон зүйлдэн итгэж ядан таг дорон хөшин зогссоор л. Хаалганы минь цаана ирээд наалдчихсан хачин эмэгнийг дахиад ямар нэг зүйл ярих болов уу хэмээн амьсгаа даран хүлээсэн ч тийм зүйл болсонгүй. Чимээ аниргүй байдал үргэлжилсээр эцэстийн үүр цайж цонхны цаанаас цагаан гэгээ туслаа. Үүнтэй зэрэгцээд айж эвгүүцэж байсан сэтгэл минь ч арай нэг дээрдэв. Эргэн тойрнон ажиглан харж хэд хэдэн удаа урт гихчин амьсгаа авлаа. Хаалганы цаана ирж надтай ярьсан хачин эмгэн зүгээр л хийх осон төсөөлөл байсан байх учиртай хэмээн өөртөө хэлв. Энэ бодол минь намайг тодорхой хэмжээнд тайвшруулж би ч өрөөнийхөн хаалгыг болгоомжтой гэгч нээж харав. Өөдөнд мөнөөх эмгэн байсангүй. Би өрөөнөөс гарч баарныхан бүх эсгүүдээр явж шалгаж үзлээ. Энд үнэхээр л надаас өөр хэн ч алга. Тийм ээ, ийм л байх учиртай. Үзэгдэж харагдсан, сонсогдсон гэхийн бүхий хоосон төсөөллүүд магадгүй нойргүйдлээс үүдсэн сэтгэлийн хямрал байх. Хэмээн таагаад амжуулаа. Тийм ээ. Засмаг үгүйсэн сэтгэлийн ганцрал ажлын их ачааллаас болоод ч тэрүү сүүлийн өдрүүдэд байнга шахуул ингэж нойр муутай хонж байгаа. Хамгийн сүүлд хэзээ бүтэн нойр авч байснаа ч санах юм алга. Би цагийн багцаа гармагцсан ямартай ч өдөр ажилчтан цуглахаас өмнө ганц 2 цагийн ч болтугай нойр авахар шийдлээ. Нэгэнт өглөө болоод гадаа хөл хөдөлгөөн эхэлчихсэн болохоор ч тэрөө айж эвгүүцээд байх зүйл байсангүй. Удсан дээрэн 2 цагийн дараа дуугарахаар сэрүүлэг тохируулаад дэрэн толгой тавилаа. Айшгүй энэ удаад нэг их эргэж хөрвөлгүй шуудхан лунтаж унтмагцсан зүүдэлж эхлэв. Би орон дээрэн тайван сайхан унтаж байснаа өрөөний хаалга нээгдэж цасмаг орж ирэхэд сэрлээ. Олон хоног хүсэж хүлээж байсан бүсгүй минь 2 гараан ардан авчихсан чармаа нүцгэн зогсож байна. Үгүй чармаа нүцгэн гэхэд ч хаашаа юм. Тэр хүзүүндэн миний өөрт нь бэлэглэж байсан эрдний цэнхэр шигтгэдээ совдон зүйлтийг зүүлсэн байна. Миний түнд өгч байсан бэлгүүдээс хамгийн үнэтэй.
мөнгөн дүнгээр энч тэр зориулсан сэтгэлээр энч тэр хамгийн үнэтэй нь. Засмаа надтай харц толомгцсан над руу инээмсэглэн төглөө. Зүрхний минь цохилт түргсэн догдолж түүнийг хажуугаар минь орж хэвтхийг тэсэж ятан хүлээв. Ашгүй нэг их удаж төвдсөн чгүй тэр миний хажууд хурж ирлээ. Тэгснэн би чамд бэлэгтээ ирсэн хайрт минь хэмээн найланхаа хоолоогоор шивнэн хэлв. Тэгмэгцэн аль түрүүнээс хойш ар нуруундаа барьсаар байсан гараа өмнө гаргаж ирлээ. Тэр том хурц хутга атгахч. Төвний авчирсан тэр бэлэг чинь энэ хутга болол та. Би хутган дээр харц тогтон гайхан байтал цасмаа тэр хутган өндөр дөргөн далайснан өөрийнхөө хэвлийн тус газрын зоочхон тэр. Би өөр ингэрэхгүй оглохын орноос өндив. Цасмаа өөртөө зоосон хутгаан сугалж аваад биенийхээ өөр нэг газар бас дахин нэг удаа зоож тэгмэгцэн тачгин тэл хөхөрч харлаа. Би болиоч гэж хэлхийг хүссэн ч ирүү ам цуураад амнаас ганц авэж гаргаж чадсангүй. Цасмаа өнөөх том хутгаараа өөрийгөө ахин дахин бүлсээр тэгэх тоолондоо өнөөх энийг чимээн улам бүр чангарсаар. Би яахаа мэдэхгүй энэ бүх үзэгдлийг зүгээр л ширтэн зогсно. Цасмаа өөрийнхөө биеийг ийхүү хутгаар сэглэн эрэмдэглэн зоож угаач яагаад ч биеэс нь юр цус гарахгүй юм. Төвний өөрийг нь хутгалсаар буу энэ төр зүрэг үнэндээ нүд халтран байсан ч надад хийж чадах юм байсангүй. Эцэстэн энэ бүх хорин зүйлс хашгүй дуусах болтой. Цасмаа зог тусч над руу харлаа. Тэгснэн яагаад надаас цус гарахгүй байгаа юм бэ? Өгчгсөн болохоор ингээд цус гардгүй юм уу? Хэмээн хэлв. Би юу гэх мэдэхгүй гайхан зогссоор л. Тэгтэл цасмаа биедэн зоолттой байгаа хутгаан сугалж аваад хайрт минь чамаас цус гарна үсттэй гэж хэлээд мөн их хутгаан над руу чиглүүлэн өндөр дөргөн далайлаа. Ашгүй гар утасны сэрүүлэг чухмал цагаан олж дуугархан тарай. Би усанд живж байсан хүн хуурай газар дээр арай ихэн гарч ирэхэн адилаар урд тамсгааван хагаж цадсаар нойрносон сэрлээ. Хэрвээ ингэж сэрээгүй бол зүүдэнтэй тэрч бүхэл бүр бодит байдал дээр нь ч гэсэн хутганд сийчүүлээд өгчих байсан мэт санагдана. Хамгийн ихээр хайрлаж хүссэн хүлээж байсан хүнээ харин ч бүр эсрэг талаас нь ийм аимшигтайгаар зүүдэлснээ бодохоор үнэхээр л итгэж ятам. Гэвч эцсийн эцэст ямар ч муу ёрын үзэгдэл байсан байлаа гэсэн энэ бол зүгээр л нэг хий хоосон цөөт. Зүүдэнтэн хэдийг ач холбогдол өгч бодит мэтэр хүлээж аваад байвал галзуу хүнээс ялгарахгүй төхөрнө. Ингээд би ямартай ч шалавхан шиг орноосон өндөөч ажлан эглүүлэхэд бэлтлээ. Нүүрэн хүйтэн ус аруугааж бармены ажлын хувцсан өмсөв. Удалгүй хаалга тогшох чимээж гарч хамгийн эхний ажилтан маань орж ирлээ. Навчаа гэх манай баарны зөөгч охин ажил тарахын алдад над руу дөхөж ирээд аха би өнөөдөр мимиг дахиад аваад явчихъя тэхүү. Таны морчин станыг хөөхөн игдүүтэй амтан болохоор санаад ах юм аа гэж хэлэхэд нь би шууд л эсрэг үзлээ. Өмнө би навчаад хэрвээ чи сайн хооллож эргэлүүлж байна гэвэл хүссэн үедээ авч явж болно гэж хэлдэг байсан болохоор зөөгч охин минь миний энэ татгалзсан харийг сонсоод их л гайхах шиг болов. Би түүнд яагаад татгалзаж байгаагаа тайлбарламаар байсан ч хэлэх үг болдсонгүй. Ямар шүндүнд үгсэн байсан эмгэн ам ороод өрөө нэмэн хаалгыг тогшсон. Тийм болохоор өнөөдөр муураараа хань хийж хономоор байна гэж хэлэлтэн биш.
Би өнгөрсөн шөнийн болсон явдлын талаар ажлын хандан ямар ч үг зохиолгоогүй билээ. Мэдээч би өөрөө баарныхан үйл ажиллагааг удирдан явуулдаг эзний юм хань цөөнхөдөн ажилтныхан сэтгэл санааг тавгүй тулж айлгаж төгшихийг хүсээгүй хэрэг. Энэ өдөр манай уушийн газар харьцангуй хөлгөлгөнтэй байлаа. Тогоочийн туслах, хоёр зөөгч. Дээрэс нь бас би гээд бүгд л амсхийг завгүй байсаар нэг мэдхэд л ажлын цагаан дуусгачихлаа. Нэгэнт нь шөнөлсөн болохоор ажилчид маань тарж би мууртайхан хоёулахнаа үлдэж сүүлийн хэдэн ширээнүүдийн сулрахыг хүлээв. Энэ өдрийн хувьд би чухам хаширсан болохоор эртхэн шиг л хаалган барьж дотроос нь түгжээд авлаа. Тэгэд зааланд үлдсэн хүмүүсийн ууж угаахан хурдхан шиг дуусгаад яваасаа билээ хэмээн хүсв. Явж очоод "Ана хааж байна. Та бүхэн дуусгаад гарна уу?" гэж хэлж болгоч би аливаалах ингэхгүй хичээдэг юм. Нэгэнтэл мөнгөн төлөөд манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн тохийг алдуулах нь амаргүй санагддаг болохоор тэднийг өөрсдөө сайн дураараа гараад явцгаагаа сайл гэж хүсдэг юм. Айшгүй тэгтэл өнөөдрийн зааланд үлдсэн үйлчлүүлэгчид маань миний бодлыг сонссон юм шиг л дуу дугаан авалдсан ар араасан гараад явчихлаа. Ингээд л жинхнээсийн хаалаа та. Арын амралтын өрөөндөн яваад ортол Мими намайг бүр нэг хүлээж зөксөн янзтай шогшиж ирээд хүзүүгээр нь хөлийг минь шөргөв. Би ч түүнээс яг л нэг ийм хандлагыг хүсэж байсан болохоор мууран тэрч аваад өвөр дээр суулган иллээ. Энэ бяцхан амтныг илээд хэвтгэхээр элдв янзын хар бараан бодол дарлуулад байлгүй амархан унтчихдаг болохоор энэ цаг мөчид Мими шиг хэрэгтэй амтэн үнэнтэй л алга. Ингээд л мууран илэнгэн орондон орж дэрэн дээр толгой тавилаа. Сүүлийн өдрүүдэд нойр муутай байгаа. Дээрэс нь өнөөдөр ачаалал ихтэй урт өдөр байсан болохоор яддарч байна гэж жигтэйхэн. Мимигийн өсөрхийг зөөлөн бүлээн бие намайг аргадан тайвшруулах шиг болж үүнтэй зэрэгцэн зовх минь хүндэрж аяндаал нүд анилдж эхэллээ. Тэгтэл яг энэ үед үйлчилгээний танхим дотроос үйлчлүүлэгчийн захиалга өгөхтөн дардаг хонхны чимээ дуулдгаан тэр. Арайхиж мартагнаад байсан өнөөх өнгөрсөн шөнийн учир битүүлэг эмгний төрөх байдал нүдэнд үзэгдэх шиг болж намайг нөмөрн авч байсан амттайхан нойр минь өргөн отов. Би эхлээд өөрийгөө хий юм дуулв уу гэж бодсон ч захиалга өгөх хонхны чимээ дахин нэг удаа сонсогдож би арга буюу орноос өндийлөө. Тэгэд амралтын өрөөнийхэн хаалганд тулж очсон ч нээх гэж тэгтэл яарсангүй. Тааранд үйлчлүүлж байсан бүх хүмүүс явчихсан. Дээрээс нь би өөрөө бүхий л хаалга цонхнуудан хэд дахин шалгасан болохоор зааланд хинч байх учир үгүй гэдгийг сайн мэдэж байлаа. Зүрхний минь цохилд мэдэгдэх үс дүргсэж гарын алга хөлөрчээ. Би хаалгандан чихэнэн амьсгаа таран чагнасаар. Өнгөрсөн шөнө бааранд минь орж ирээд өгчихсэн. Тэгмэгцэн үл мэдэгдэх шалтгаанаар алга болчихсон нөгөө эмгэн харанхуй зааланд өнөх өчигдрийнхөө ширээн точиж суугаад зөөгч дуудах хонхыг дараад байгаа дүр зураг төсөөлөгдөв. Хэрвээ үнэхээр л тийм зүйл болж байгаа бол энэ амралтын өрөөнийхэн хаалгыг нээх хэрэггүй гэсэн бодол төрнө. Эцэстэн нэлээд хэдэн минут өнгөрч энэ хугацаанд заалнаас ямар нэгэн чимээ дуулдсангүйд чаахан тайвширч эхэллээ. Өөрийгөө хий юм сонссон тооцож хэр юу л байвал гэжтэй гэж өөртөө ахин дахин хэлхэн хэрээр овоод сориг оров. Гэвч тэглээгээд юу ч болоогүй юм шиг энэ чигтэн буцаад орондон орох нь хаашаа ч юм.
хаалган жаахан чатууга нээгээд зааланд гадны хэн нэгэн орж ирээгүй гэдгийг өөртөө батлах хэрэгтэй. Жохом тэгж байж л санаа минь амарна гэдгийг би сайн мэдэж байна. Ингээд би аль болох чимээ гаргахгүй хэчин өрөөнийхөн хаалгыг аятуухан гихчин түлхэж эхэллээ. Тэгэд ердөл төөх хэртээ нээж байтал тэр багхан завсраар нь муур маань шурт хийгээд гараад явчихсан тэр. Би муурныхан араас мими хэмээн хоёр чудаа аяархан дуудсан ч тэр эргэж ирсэнгүй. Арга буюу өрөөнөөс гарч зааланд маань гадны хэн зохиолч Тринитигийн хоол, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг Mbook аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой.